За та бүхэндээ энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Өнгөрсөн 10 жилийн Монгол улсын өнөөгийн байдлын үр дүнг илэрхийлэх хүнтэй хамт мэтгэлцэж гэж байна. Өнөөдөр Улаанбаатар хотын агаар орчны бохирдол, амжиргааны нөртөг, ажил хийсэн ч ядуурдаг, ажил хийгээгүй ч ядуурдаг энэ Монгол улсын сүүлийн 10 жилийн бодлого шийдвэртэй салшгүй холбоотой хүн бол Монгол төрд байдаг бүхий л өндөр албан тушаалыг ээлжлэн сэлгэн хассан хүн бол та юм а гэж би хувьдаа бодож явдаг. Та дандаа ирээдүйн цаг дээр ярьж байна. Ер нь Монгол хөгжихгүй байгаа шалтгаан чинь дандаа ирээдүйн цаг дээр яриад байх юм. Одоогоо оншилж, өнгөрснөө зөв дүгнэж, алдаагаа засахгүйгээр бид цаашаа явах боломжгүй. Үнэхээр өнөөдөр хоёр талд улс төрчих биш. Энэ Монгол улсыг улс шиг болгоё. 3.5 сая хүнийг цалингаараа амьдрдаг улс болгохын төлөө бид нар бодлогоо уралдуулъя гэж бодож байна. Монголын өнөөгийн байдал бол цоорхоо хувинтай адилхан. Ямар ч зүйл хийгээд тэр хувинд дүүрэхгүй байна. Тэр бол бидний алдаа. Монгол улсын ерөнхий сайд хариуцлагатай хүн нэг зүйлийг онцолж хэлж байна. Монголын сүүлийн 10 жил бол шат шатанд хулгай гарсан юм байна. Хулгайгаар дүүрсэн юм байна. Хулгай цэцгэлэн хөгжсөн юм байна. Энэ хулгайн өртгийг иргэд нуруунд дээрээ төлж байгаа юм байна. Өнөөдрийн амжиргааны өртөг, инфляц, үнийн өсөлт бол энэ хулгайн шалтгаан үр дагавраа гэж. Тэгэхээр бид нар цалин нэмий, цалин шатараатай нэмий гэж яриад байдаг. Инфляцийг үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг нэмэгдүүлж байгаа үндсэн шалтгаан нь бол хулгай юм а гэж бодож байна. Тийм учраас яг энэ цаг үед та нэмэлт 1 минут Баатар Гүгшүү. Тодруулахад асууя. Ерөнхий сайд хариулна. За ер нь би ирээдүйн цаг дээр зөвхөн яриаггүй өнгөрсөн одоо ирээдүйн 3 цаг дээр ярьж байгаа гэж бодож байгаа. Яг тэгэхээр би төсвийн тодтол хийсэн үнийн өсөлтийг бууруулахын тулд 2025 оны төсвийн тодтол хийж 2026 оны төсвийг илүү бодиттой мөчлөг сөрсөн бодлого болгож энэ талаас эдийн засгт үн өсөх дарамтыг бууруулж цалин нэмэгдүүлж суур орчин арилга засаж чиглэгдсэн ийм өөрчлөлтүүдийг хийж ирснээр ирээдүйд хийх энэ 5 жилийн үндсэн чиглэлийг улсын хурлаар одоо батлагдж байгаа учраас ийм 3 цаг дээр ярьж байна. Тийм учраас дандаа өнгөрсөн цаг дээр ярих нь хаашаа дандаа ирээдүйн цаг дээр ярих юм энэ гурваа холбож ер нь альва 3 үе дээрээ тогтчих хэрэгтэй гэж би ойлгож байгаа. Тийм учраас зөвхөн 10 жилийн эдийн засаг ингэ болох ойлгоцсон юм биш. Энэ бол 30 жилийн алдаа. Өмч хөвчлөөс хасуулаад хүнсний үйлдвэрлэл за тэгээд дэлхийн удалдааны байгууллагад илсэн эдийн засгийн алдаатай бодлогуудыг чинь үр дүнд энэ үн өсдөг өөрсдөө үйлдвэрлэгч ус биш болсон хараат болсон хамааралтай болсон энэ бүх тоо эдийн засгийн баримтууд чинь 30 жилийн алдаа. Зөвхөн 10 жилд бий болсон юм шиг. Энэ авилга хулгай чинь одоо өмч хөвчлөөс эхлээл өнөө хүртэл үргэлжилж байгаа энэ арчилтай хамт үр хөврөл нь гараад ирсэн бүтээгдэхүүн. Тийм учраас танаа манаа гэж бие биеругаа чих биш хамтраал энэ болж бүтэхгүй асуудлуудаа шийдээд засаад тэгээ цоорхоогоо бөглөөд хамтраад урагшлах нь л одоо илүү эрүүл шийдэл гарц. Тийм учраас одоо бид нар бие биенийгаа буруутгахаас илүү зөв шийдэл гаргахын төлөө явах хэрэгтэй гэж бодож байна. Тийм учраас бид эдийн засгийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг боловсруулж улсын хурлд өргөн барих гэж байна. Хувийн хвшийг дэмжих татврын таатай орчныг бүрдүүлэх, төрийн өмчт компаниудыг нээлттэй хувьцаат компани болгож олон нийтийн хяналтад шилжүүлэх, дид үтц орчин хүчний төслүүд төлхөө анхаарах зэрэг арга хэмжээг одоо нэмэгдүүлж, энэний үр дүнд бүтээмж нэмэгдэж, энэ хэрээр Монгол хүний үнэлэмж өсөж цалин орлого нэмэгдэнэ. Бүтээмж сайтай бол цалин орлого нэмэгдэнэ. Цэндийн Баатар Гүгшүүнд тодруулна. за бидний өнгөрсөн зам алдаатай байсан гэдэгтээ санал нийлж байна. Гэхдээ өнгөрсөн 10 жил алдааг засах чиглэлээр ажиллаагүй, алдааг улам цэцгэлэн хөгжүүлсэн байна гэдгийг одоо бид өхөн бүгдээрээ хүлээн зөвшөөрж байна. Одоо алдааг засах 100 хоног өнгөрч байна. Танай засгийн газрын хувьд. Төрийн өмчт компанийг нээлттэй болгоё гэж ярьж байна. Одоо яаралтай энэ реформа хийгээсэй гэж би хүсэж байна. Үнэхээр энэ амжиргааны өртгийг нэмэгдүүлж байгаа, үнийн өсөлтийг бий болгож байгаа. Жишээлх юм бол нийслэл Улаанбаатар хотын орон сууцыг авахын тулд барилгын компани газрын зөвшөөрөл авахын тулд хүн сурталчилын төлбөр төлдөг. Жишээлх юм бол дулааны их усүр авахын тулд хүн сурталчилын төлбөр төлдөг. Цэвэр усны
одоо эрх авахын тулд хүнд сурталын төлбөр төлдөг. Эргүүлээд улсын комисд хүлээлгэж өгөхийн тулд авилгын хүнд сурталын төлбөрийг төлдөг. Энэ тогтолцооны авилгын өртгийг Улаанбаатарчууд, монголчууд нуруунд дээр үүрж байна. Тийм учраас таны ярьж байгаа хулгайтай тэмцэх энэ